Зориг агсны амь насыг харуулсан хэрэгээр 24-өөс 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Содном Даржаа чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгсэн байж болзошгүй бичлэгийг сэргээж холбогдох албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд ийм эрүүдэн шүүлт байх ёсгүй учраас үүнийг олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж засгийн газар өнөөдөр шийдвэрлэлээ. За гэхдээ дээрх бичлэг маш урт. Нийтэд үзүүлж болохгүй мөрдөн байцаалттай холбоотой хэсэгч байгаа учраас англин ялгаж олон нийтэд үзүүлж болох ус богино хэмжээний эрүүдэн шүүлтийг харуулсан бичлэгийг олон нийтэд дэлгэх боломжтой гэж үзсэн байна. Тэр мөрдөн байцаалтанд ороогүй хэсэг байгаа. Тэр бол бичлэгийн багаахан хэсэг гэж ойлгож байна. Тий, сэргээсэн бичлэг. Сэргээсэн бичлэгээ бас тагнуулын байгууллага бол хоёр ангилсан юм байна. Нөгөө хэлбэл олон нийтэд ил болгож болохгүй гэх тийм ээ. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг яриад нууцаас гаргацсан. Тэгэхээр энийг бол их хурлын гишүүд чуулган дээр хаалттай үздэг юм уу? Эхлээд тийм зүйл болох бах. Тэгээ удахгүй хэвлэхэнд бол бас ил болох баха гэж миний хувьд бодож байгаа. Гэхдээ тэр үл бичлэгийн олон нийтэд үзүүлж болох багаахан хэсэг гэж ойлгож байна. Ерөнхийлөгч асан элбэг доржийн үед 40 гаруй хүн шүүх, прокурор, тагнуул, авилгатай тэмцэх газар гээд хуулийн байгууллагуудад удирдах албанд шинээр томилогдсон. Эдгээр хүмүүсийг ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс гэж үзэж байгаа бөгөөд чимгээ Содном Даржаа шиг бусдыг хилмигдүүлж ялт тулгадаг Эрдэнэтийн 49% нь лойврыг хийхэд шүүхтэр манан бүлэглэлийн талд шийдвэр гаргах зэрэг үйлдэлүүдийг санаатаагаар хийж ирсэн хэмээн засгийн газар буруутгаж байна. За иймээс хуулийн байгууллагын удирдлагуудыг яаралтай өөрчлөх ёстой гэж үзэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд мөн санал нэгдсэн тухай мэдээлж байна. Төрийн ордноос Алтанхүү Батбаяр мэдээллээ.